get ready with me бичлэг хийх чинь. Тэгээд өнөөдөр өчтөр минь төрсөдөр болсон. Тэгээ өнөөдөр болохоор би найзуудтайгаа гоё давай даашаагийн Солонгос тоглолтын үзэж байгаа. Тэгээд ер нь бол тэрэндээ бэлтнэ гэсэн үг. Тэгээ манай найзууд болохоор ажилдаа явцсан. Би тэгээ одоо ганцаараа дээрээ газ бичлэгээ хийчих гэж бодлоо. Тэгээд хөмсөггүй болохоор жоохон бодоггүй жоохон югаар хийж магадгүй. Гэхдээ бодсны дараа л гоё харагдана. Тийм. За тэгээ би сая усанд орчоод үсээ жоохон хатаачлаа. Тэгээд шууд скин кернээсээ эхэлцгээе. Ямар ч тач ийм тонер байна. За тэгээд би бол тонероо 3 удаа түрхдэг. 3 давхарлж түрхдэг юм уу? Тэгээд миний ер нь бол мейкап ер нь л амар жил болгон баг өөрчлөгдөд байх шиг байд юм аа. Би ихтэй яг нэг тэгж цаг хугацааны л анзаардаг юм. Зүгээр яг явандаа жоохон мейкапаас өөдөд ирэнгүүтлээ солидог байхгүй юу? Өөр одоо жоохон өөр стилээр боддог юм уу? Тэгээд сүүлд солигдсон стил ер нь бол soft grunge стил юм болоо. Яг тодорхойлох гэхээр жоохон хэцүү юм байна. Гэхдээ ямар ч тач арай жоохон өөрөөр бодож гисэн. Тэгээд уус ингээд хөмсгөө цайруулсан. Гэхдээ guys хөмсг байгаа шүү. Одоо хүмүүс үзээд хөмсгөө уусчих юм уу гэж тийж магадгүй. Тэгээд энэ зүгээр өчтөр нөгөө нэг бэлгэнд байсан серумыг хэрэгжилжээ. Би ихтэй ягааныг бол өмнө хэрэгжилж ийсэн. Ган дээр авчт юм уу? Дотроо нэлийн их вэж магадгүй. Би ер нь л нүүрэндээ амар ихэм төрхөх ер нь л дурггүй. Угаасаа тослог болохоор тэгчээ дараас нь энэ тосыг би сүүлд авсан. Хараа чат GPT ер нь л 100 тэгээд таны ярьсан тохирно гэж хэлсэн байдаг. Өгөндөө. За одоо болохоор өчтөр бэлгэнд авсан праймераа туршиж үзнэ. Би тэгээд өмнө нь болохоор ийм болцсон. Энэ бүр амар удаа ерөөс дуустдаггүй. Энэ болохоор Лунагийн праймер байсан. Тэгээд анх удаа өөр праймер хэрэгжилж байна. Тэр бол миний анхны праймер байсан. Тэгээд энэ болохоор хоёр дахь. Тэгээд би энэ тойл авах шүү. За ийшээ хараад. Би бас чат GPT-ээс асуусан заяа. Тэгсэн чинь нэг л шах тэгээд таны нүрэнд хүрнэ гэсэн. Тэгээд энэ хэсэг юм гарчихсан амар. Амар ингээ юу ч гардггүй тийм арьстай хүмүүс эдгтэй. Ямар ч тийм арьс зөөдөг байна. Миний бол би хизээс үл батгахгүйсэн санахгүй байна. Тийм л амар удаан явдтээ. За одоо ингээд мейкапа ихцгээ. Энэ болохоор миний бүх мейкап юмнууд байна. Тэгээ энэ 50 гэх юм уу, энийг болохоор дайсоос авсан. Амар гоё. Nice. Тэгээд гэс нүдний тусаалга ичи. Тэгээ би ер нь бол гэхдээ бодоггүй нэх гардаггүй л дээ. Ажилдаа явахдаа ч гэсэн хүн боддог. Тэгээд ер нь л бичлэгнээр бодоггүй царай гаргаж байгаа бол амар зориг гэж утсан юм гэдэг байхгүй. Тийм ээ. За тусаалга ицаа. Одоо штэ бүгдээрээ энэ соромнуудыг далдлах болно. Тэгээ хамгийн ихэнд болохоор би хамгийн хүнд консилероо тавьчихдаг. Энэ болохоор ийм бүр амар ийм өтгөн баггүй юу? Өтгөн. Тэгээ энэ баг дуусчих. Би нэг арьсны өнгөний амар хэрэгэлдэг. Энэ хоёр нь болохоор бас улаалт дээр дардаг байхгүй юу? Тэгээд ийм нарийнхан багсаар ингээд жижигхэн детальчлаад консилер гэх юм уу? Хийх болно. Миний араас болохоор арай нөгөө нэг юу гэсэн штэ. Шингэн праймер гэсэн штэ. Праймер гэнэ. Консилер гэсэн штэ. Тэр нь болохоор энэ. Энийг болохоор манай найз надад өгсөн. Хаанаас авсныг мэдгүй юм ямар ч юм. Тэгээ энийг болохоор ган дээрээ авч агаад энэ жижигхэн юм юугаар борлоо. Энэ хөөрхөн байгаад ингээ хуруунд орчдөг. Энийг дайсоос авсан. За одоо ган дээр тавьснаасаа ингэж аваад тэгээд одоо нөгөө жижиг толготой
сүүд дээрээ гээд дараа сорвонуудаа дарчихлаа. Тэг мэдээж 100% дарагдахгүй тэгээ одоо угаасаа байгаа юмыг одоо тэгээд яах вэ? Гэт эвлэрэх хэрэгтэй заяа. Тэгээ угаасаа ер нь бол арьсны асуудалтай хүмүүс чинь бас амар яадаг вэ? Сэтгэл санаагаар ундаг. Ер нь бол амар хэцүү шүү дээ. Энд чинь ингээд бид нэр ингээд ийм байлгамаараа болохоор байлгаад байгаа юм биш. Ер нь бол бүгд мэдээж гоё ярьстайхаа хичээж байгаа. Тэгээд хичээж байгаа ч гэсэн болохгүй байгаа юмыг одоо тэгээд яах вэ гэд эвлэрдэг байгаа шүү. Тэгээд гоё ярьстай хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Тэг зүгээрээ кушнад өрхөн энэ тэгээд амар хөөрхөн байгаа. Би ингээд стикер натсан. Сүүлийн үед Солонгост ийм кушин мушин уруулын бодгаа чимгэлдэг юу модонд ороод тренд болж байгаа. Тэгээд би одоо яаж яриад байгаа вэ? Хомстой болохоор ингэдэг байхгүй юу? Замартай чи юм. Энийг би сүүлд авсан. Одоо хэрэглээд нэг 2-7 хоног гинөө? 2-7 хоног гин. Тэг ингээд 3 порлонтой гэхдээ запасгүй ирсэн. Тэгээд ямартай чи юм 21 номерыг төрхөх болно. Тэг мэдээч миний нүүрнээс бол жоохон цагаа. Жоохон гэж ер нь бол цагаа. Тэг би ер нь сүүлийн үед жоохон их цагаан арьсанд нэг дуртай байха болчихсон. Ер нь гоё юм гоё бор шаргал нэг тийм Европ наран шарцсан арьснууд байдаг штеп. Тийм арьсан дуртай болчихсон. Одоо тэгээ хамгийн түрүүнд энд нөгөө нөхцөлтэй хэсгээр ингээд дараад өгнө. Тэгэж нөгөө оруулна гэсэн үг. Нөхрүүг. Зүгээрээ эцэдийн цэцтэй ярьжтай болохоор хэрэгтэй. А тэгээ кушныг болохоор би бас анх удаа ярьж байгаа хгүй. Тэгэнгүүт яаж хэрэглэх вэ гэсэн чинь ингээд дарчаад шууд төрхөж болохгүй. Ингээд тагн дээр нь ингээд өгнө. Тэгчээд ингээд төрхөө. Тэгээ энэ кушн болохоор бас ChatGPT-гээс сууж аваа сонгосон. Тэгээд matte одоо би шинэ тослог ярьсан шүү дээ. Тийм болохоор ийм matte finishтэй кушн төрхүүл арай баг тослог ингээд. Гэхдээ ер нь л төрсөн ч гэсэн тослогч л байгаа л да. За ингээд ийм болох байгаа. Юу гэдэг. Миний нүрэл нэг ийм том сар шиг харагдаж байна. Одоо сүүдрээ тавина. Тэгэд миний энэ хэрэгэлдэг өнгө дуусчихсан. Тэгээд зүгээр одоо ингээд холиод сайхан. Бэлгэнд ахарч байгаа юм. Хажим удаа ичх. Жохон анхааралтай. За идэх юм байна. Одоо нэг жохон ингэж харагдаж байна. Энэ том хазрыг жохон ч ихсэн жижигхэн харагдуулахын тулд ингээд талбайгийн дагсхан гэх юм уу. Ингээд захаас нь ингээд төрхөн. Тэгэнгүүт жоох ингээд дээшээ харагдана гэж бодоод төрчихөл байгаа юм л да. За. Одоо хараа та нар түрүүнийхээс арай жоох өөр арай нэг тийм туранхай сар шиг харагдаж байна. Туранхай сар шиг үү. Нэмэртэйс нэг юм болсон байна. Гэтэ ингээд миний харж байгаагаас камерын дээр гарч байгаа юу дүрс арай бүдэгхэн харагдаж магадгүй. Энийхээ дараа болохоор флаша тавина. За энэ бол миний бүр амар хайртай сүүлийн үед угаасаа энд дурлцсан байгаа энэ флашинд. Тэгээд өнгө нь болохоор nude peach гэдэг өнгө. Яаж тавих вэ гэхээр ингэж тавь. Нөгөө сүүдэрнийхаа жоохон дээр хавцаа. Гэтэ бүр ингэ ийшээ оруулж болохгүй заяа. Сүүдэрнийхаа дээр мөртлөө шанааныхаа яс тэгээд нүдний доор хамарны хажууд. Тэгээд эрүүн дээр ас тавина. Тэгээд плашгүй будалт бас ер нь бол жоохон сонин штэ. Нэг тийм гоё амьд харагдахгүй гэх юм уу? Одоо юу вэ гэхлээр powder түрхэн харуулж изээ. Snoopy-гийн ингээд гоё хөөрхөн зурагтай сүүлд гарсан Vanilla Coke-ийн powder хгүй. Төрөний энэ primer энэ хоёр нэг брэндийн. Одоо тэгээд саяны нөгөө сүүдэр тавиагүй хэсгүүд дээрээ powder түрхэн. Сүүдэр тавьсан хэсэг дээрээ ч гэсэн ер нь л нэмхэн явчих болно л да. Гэтэ тийм бол сүүдэрч арай бүдэгсэж магадгүй. Яа. Powder болчихлоо. Нэг арай сарч. Тэгээ миний хамар болыг жинхэнэ өндөр нь л юм байна зэ. Тэгээ урдаас харахад бол нэг иймэрхүү. Тэр нь л юм жоох юм бондгор гэх юм уу? Юу гэх юм бэ? Юу гэх юм бэ? Тэгээ бондгор
хамартай заяа. Тэгээд би энэ өнгөөр бол боддог байсан. Тэгээд энэ өнгө байхгүй болчингууд би энэ голын өнгийг энэ болохоор Holika гэдэг ийм хөөрхөн брендийн амар хямдхан аюулаа 311 мянга л амар хөөрхөн хямдхан ингээд нэг өнгөөр навцахаар амар зүгээр идэм лээ. Тэгээд за эхний зурлал бол амар чухал заяа. Эхнээсээ фейлчжүүл тэгээд ер нь бол фейлч. Энэ бол яг бейс заа. Ер нь л бейс гэж хэлж болно. Одоо бүдгхэн гэсэн үг шүү дээ. Тэгээд энийг ингээд нүднийхээ доошоос оруулна. Удчих гэсэн. Одоо энэ хамар өндөр харагдаж байна. Энэ хэсэг рүү ингээд сайхан оруулаад нүднийхээ хонхоргоор оруулаад одоо хоншоор хэсгээ яаж бодох вэ гэхлээр эхлээд энэ доотлоо ингээд нэг ингээд зураас тавьж дээшээ ингээд татаад л амар болгоомжтой зурх хэрэгтэй. Энд чинь нөгөө юм бор өнгөөр бодож байгаа болохоор ингээд болгоомжтой бодохгүй бол энэ чинь арилахгүй тэгээд муха халтар болчихно. Ийм харагдж байна. Одоо бүгдээрээ нүд рүүгээ орох бол. За нүдээ болохоор би түрүүний нөгөө сүүдэр тавьсан өнгө God хагараагүй байна. Ямар сайн бах та. Ийм хар өнгөөр. Энэ бол миний бодлоны хамгийн чухал өнгө байхгүй юу? Яна унчгүй дээ. Ийм хав хар өнгө байгаа. Энэ гэхдээ арайд энд өөрөө дам санагдаад болохоор би ер нь л солимоор байгаа. Өөрийг амааргаа. Ингээд энэ гурваар. Тэгээд энүүгээр болохоор бейсээ тавина гэсэн. Бейсээ тавиад за хоёр нүдний бейс ингээд болчихлоо. Бүдэг борынхон дотор талбайг тод бороор бодно гэсэн үг. Гэт тэг нүднийхээ доотлыг бас мартажлахгүй. Одоо энэ хоёр ялгааг харж байна уу? Энэ хамаагүй том харагдаж байгаа юм. Чи яраю ахад өвтгийн төлөө. За нэг юмрхүү. Гэтэ чи ингээд хараас ингээд борлуу уусж байгаа. Ер нь л нэлийн тод нүд. Нөгөө нэг амар чухал юм нэгсэн шүү дээ. Тэр нь болохоор одоо контур байгаа. Тэгээд шингэн контураар зурх юм бол бүр амар тод харагддаг учраас би зүгээр түрүүнийхээ тэнээр тэгээд ийм багсаар. Энэ харт энэ болохоор Colorgram гэдэг тийм брэнд. Эхлээд нэг зураас татсан заяа. Энэ зураас ер нь л хамгийн чухал нь. Доод хэсэг болохоор нүдээ тэр чигт нь бодохгүйгээр яг ингээд нүднийхээ тэгшгэн харж агаад нүднийхээ яг хараас эхлүүлээд дээдлээ болохоор бас яг бүр угаасаа нүднийхээ бүр ингэж тулгаж бодохгүйгээр яг төрөөнийхөө доогоор зурсан харийнхаа яг харалтаа ингээд түрхээд энэ хэсэг бол ихтэй бас харагдахгүй. Гол нэг энэ ихгүй. Одоо та нарт харагдаж байна уу? Энийг ингээд холбоод өг. Та-да! Хоёр талаа бодчихлаа. Одоо амар юм ширүүн харагдаж байгаа сте. Тэгээ би ширүүн харагдах дуртай. За одоо энэний дараа штэ. Ер нь л нүдний юу болцсон. Одоо Эгюсай одоо энэ доогуур зураас доогуур зураасаа зурх болно. Тэгээд би энэ хоёр харандагаар зурдаг гэхгүй. Энэ болохоор ер нь хөмсгний харандаа л да. Энэ болохоор дайсоогоос авсан. Тэгээд энэ болохоор тод бор, энэ бүдэг бор. Хамгийн эхлээд нөгөө бүдэг бор өнгөөрөө яг хэлбэрийн эхлэг гаргаад өгөн заяа. Бүдэг бор өнгөөрөө ингээд нүдээ ингэж агаад нүдний энэ доотлын нэг юм мах байдаг штэ. Тэгээд нэг зураас зураад өгөн заяа. За ингэж зурсныхаа дараа жоохон тараан заяа. Тараахтай болохоор ийм үзүүртэй ийм багсаар жоохон ингээд түрүү зурсан дээрээ давхарлаад зүгээр жоохон бүдгэрүүлэн камераас үүдэрсэн шиг хоёр өнгө харилж байгаад нөгөө зураас нь доогуураа ер нь зураас нь дээрээ ер нь давхарлаад заяа. Гэхдээ ер нь доо тавиар нь зурна гэсэн үг. Тод бор өнгөөрөө жоохон давхарлаад зурчин тэнгуут яг өнгө нь гараад ирж. Одоо болохоор сормосоо будна. Тэгээ энэ болохоор энэ сормос дээр бэлгэлж над чиг юм жижигэн нүдтэй хүүхдүүдэд амар тохирох
тохирох сормоос дэрвэлгэж гэж бодож байна. Ийм нөгөө нэг хид бөөрнхий биш байхгүй юу? Тийм болохоор яг ингэж сайн дэрвэлэгдэг. Одоо нөгөө энгийн нэг ийм төмөр дэрвэлгчнүүд байдаг шүү дээ. Тэд нар болохоор миний нүд рүү ордог байхгүй юу? Ингээд нэг газараа бас удаан барих бас буруу гэсэн. Ингээд хөдөлгөөд ингээд дээшээгээ татаад. За энтлийнхээ сормосыг дэрвэлгчлээ. Тэгтээ та нарт нэг харагдахгүй байж магадгүй. Тэгээд сормосны будаг болохоор энэ Периперагийн ийм нэг хөөрхөн ягаан будаг. Энэ гэхдээ баг дуусж байгаа. Зя бүх сормосоо будчихлаа. Сормосоо будцсан учраас одоо нөгөө энэ хэсгээ цагааруулна. Тэгээд төрөөнийхөө хамгийн ихэнд нүрэ будахтаа тавьсан өтгөн консилер шүү дээ. Тэрүүгээрээ нөгөө нарийнхан багсаараа нөгөө нэг одоо энэ хэсгээ одоо угаасаа энэ хэсэг ингээд цагаан байгаа шүү дээ. Тэр хэсгийг ингээд цаахан бүр цагааруулаад цэвэрлээд тадаа! Энэ болсон байна. Нөгөө цагаанаараа ингээд зурчихсан. Юу вэ гэхлээр одоо энэ хэсэгт сүүдэр тавих гэх юм уу? Одоо ингэ зураас дурчаад энийгээ нөгөө нарийнхан багсаараа жоохон тараач. Хайлайтер тавина. Тэгээ хайлайтернаас төрөний нөгөө холикагийн хайлайтер энэ хайлайтер. Тэгээ энэ болохоор шаргал юм өнгөтэй. Тэр хэсэг рүү би гараа игээд ингээд юу хийчихсэн. Хаглаачихсан. Энэтэй аюу сайн байна. Бисээ бүр амар унгааж явахгүй юм чи ингээд би амар өндөр дээр сууж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хагараагүй байсан. За одоо хайлайтер тавингуу та нарыг өөрчлөлтийг нь хараарай заяа. Хараа. Одоо энэ хоёрнуудаас шал өөр харагдаж байгаа. Хайлайтер тавьсан нь илүү юм тод. Тана. Одоо бөөнөрөө уруулаа бодно. Уруулаа болохоор би ингээд энэ гурван бүтээгдэхүүнээр боддог. Тэгээ энэ хоёр нь Roman Day-ийнх, энэ болохоор Clio-гийнх юм байна. Энэ уруулаа хүрээлнэ. Уруулаа болохоор яг зөвөр өөрийнхөө байгаа уруулан дээрээ ингээд байгаа уруулаахаа хүрээгээр зураад энэ болохоор нэг тийм бор саарл өнгөтэй юм. Lip pencil-ээ түрхчээд би ихтэй ер нь бол нүрээ уруулаа бүр ингээд гэрээс хамгийн сүүл гарахтаа боддог хгүй. Одоо бичлэг болохоор зүгээр бодчих. Энэ ингээ амар хөөрхийн нардаа энэ ингээ цүнхэндээ зүүж болно, ингээ юм зүүж болдог юм зүйлцтэй. Тэгээ дотор нь би бас стикер наацсан. Амар хөөрхөн байгаад. Амар хөөрхөн. Тэгээ энэ болохоор ямар өнгө байлаа? Pomelo Skin гэдэг өнгө юм байна. 1 номертэй гэнэ. Би харж агаад энэ уусаа Roman Day-ийн урал мэд амар олон өнгөтэй байдаг. Тэгээ би харж агаад одоо яг таалагдсан энэсэн. Тэгээд оролынхаа бодох жоохон чуйд. Ийм өнгө. Одоо ер нь бол төрөний энтэйгээ төстэй өнгө гэсэн үг. Одоо gloss. Энэ сэм гоёгаад. Энэ ингээд жоохон помбойлгодог гэсэн баха. Тэгтээ надад бол нэг помбож юм санагдаагүй л дээ зүгээр. Жоохон ингээд сингнээд ингээд уруул ингээд жоохон чимчигнээд идэв би. Ийм багстай. Глосс дүрхсэн уруул ямар вэ? Гоё. Хөрөөс. За тэгээд энэ нөгөө өчтөр бэлгэнд авсан пиксер. Тэгээд энэ бол угаасаа Солонгост одоо номер 1 гэж явж байгаа пиксер ахгүй. Тэгээд би өмнө нь хэрглэж ирсэн найзынхаасаа. Тэгээд өчтөр бэлгэнд авсан болохоор өнөөдөр өөрөө хэрглэжээ. За нэг туршиж цацчаад одоо өөрлөгөө татчих. Хаашаа цацдаг байна? Энд чинь бас амар үнэтэй, нэлийн үнэтэй шүү. Байна. Жан, за мейкап маань 100% дууссан байна. Тэгээд та нарт ямар санагдчих вэ? Таалагдж байна. Надад бол ямар таалагдж байгаа. Ер нь сүүлийн үед ингэж бодож байгаа. Дандаа ингэж бодож байгаа. Тэгээ миний хомс бас мейкаптай амар хасалж байгаа зү.
Одоо үсээ янзлаад хувцас өмсөд тэгээд get ready with me дуусаа. Тэгээд үсээ янзлцгаая. За энэ дүүгээ залгахчихлаа. Амар girly харагдаж байна. Би сүүлд энийг Daiso-гоос авсан. Энэ болохоор юу? Үсний ампул. Тэгээ красисих. Тэгээ айгу амар гоё үнэртэй. Ингээд яг үнэртэй ус татсан юм шиг үс ингээд амар юм гоё үнэртэй болчих юм лээ. Тэгээд энэ болохоор үсээ яг ийм нойтон чигтэй байгаад ирнэ гэж түрхдэг. Тэгээд ийм хөөрхөн. Айгу дайггүй байгааз. Тэгээд ер нь л Daiso-д амар хэрэгтэй юмнууд амар зөндөө идэв. Тэг хүмүүс намайг нөгөө ийм хажуу тишээгээ чолка болгоцсон чинь нүрээрээ амар биш ээ. Ер нь амар турцсан байна гэдээдсэн. Тэгээд тэр бол зүгээр чолкных байгаа шүү. Миний жим бол яг хөвндөө л байгаа. Ер нь л жоохон турмаар хөвчлэгэн дээр угаасаа жин нэмсэн харагдаж магадгүй. Тэгээд уусаа харагдчихл байгаа л да. Ер нь бол жоохон жин нэмсэн байхаа. Тэг сонир миний яг килограмм яг хിവэр байгаа хгүй. Одоо ингээд хил дээр ингээд килограмм үздэг штеп. Тэр маань бол яг л байнга байдаг килограмм байгаа. Тэгсэн мөртлөө ингээд харангуут ингээд яг миний нүдэнд өөрчлөгдсөн юм нь болохоор жоох юм эрүүгээрээ тэгснээ энэ гараар амир бондоц юм шиг мэдрэгдээ харагдаад байгаа. Хацар бол энэ хацар тэгтээ бүр том болж ижил арилт юм болов яа гэм бол эсвэл турхаар арилжт юм болов сайн мэдгүй л юмштэйч хацар маань бол байгаа. За ус маань юм бодлоо энэ хэсгээ жоохон ингээд жоохон дарчи. За ийм басан байна. Та нар таньж гин үү? Түрүүн эхлэлдээс охин мөн байна уу? Тэр охин биш агаад. Биш ээ нү? Мөн байна уу? Юу ч зүрхнэн борон дундаслаа. Зүрхийн өрөн гарслаа. Ороод хацар дээр чин би даслаа. Чамайг хөрөмнаас чин хулгайлж авч яваад суугсан. Ингээд үсээ ингээ гараад ирэнгүүт хардаа миний нөгөө сар шиг нүүр ингээд хуушуур шиг зарайчтэй ямартай чи ганцгаа болсон байна. Та нар тэгээд гоё мейкап туршиж үзмээр байвлаас миний мейкапыг бас туршиж үзээрэй. Гэтэ ер нь л нэлээд хурц тийм хүчтэй мейкап. Гэтэ бас гоё таалагдж байгаа юм байвал туршиж үзээрэй гэж хэлье. Миний хүмүүс амар гоё яагаад ёо. Гэтэ хүмүүстэй болсон чинь бүр амар юм эмхтэлэг болоод ямар сайнтай ийм бичлэг хийх вдэ. Ойрхоноос бас ингэж харагдаж байна. Миний хөмсөг энд байна. Тэгэхээр piercing. 짠. 짠. Аюу готлсон байна. За тэгээд get ready with me ингээд дуусчихна. Тэгээд тоглолтоо үзэхээр явцгаая. Влогоо үргэлжлүүлээ тийм. Тэгэхээр өмнөх бичлэгийн сүүлд миний влог ингээ орно гэсэн. Түгэ барих бит.